Сайн байцгаана өрнөдөлгчтэй Шонгор согд телевизээс бэлтгэн хүргэж байгаа А бит 2 дурсамжид нэвтрүүлгийн шинэхэн дугаар эхлэхэд бэлэн болоод байна. За өнөөдрийн дугаарын зочноор Монгол улсын гавьяа жүжигчин Буучин Бацэг оролцож байгаамаа. За тэгээд манай Шонгор соггийн хамт олон маань яг Бацэг ахын ажлынхаа үүдэн дээр хүрэлцэн ирсэн байна. За бүгдээрээ мөн урилгаа гардуулаад хамтдаа орцгоё. Нэвтрүүлгийн хамтран зохион байгуулагч Нару фото. За таны Шонгор согд телевизээс ирж байна. За танд нэг урилгыг авдуулж байна. Юу урилга вэ? За дугтуугаар тааж үлгээд. За. За манай Шонгор согд телевизээс бэлтгэн гаргаж байгаа шинэ А бит 2 дурсамжид нэвтрүүлэг бэлтгэж байгаа. Тэгээд анхны дугаарын зочноор таны оролцуулж байгаа хүмүүс илээ бид хамгийн анхны дугаар оролцож байгаа. За энэ болохоор нэвтрүүлгээр дамжуулаад аав хоёрын нандин яриа хүмүүс сургаал эдрийг одоо хүмүүстэй танилцуулаад мөн өөрийн амьдрал уран бүтээлийг бас танилцуулах нэвтрүүлэг байгаа. За баярлалаа. За таны уран бүтээлээр сонь сайхан юу байна? За ер нь бол одоо би энэ жил 30 жил урлагт ажиллаж байгаа юм. Завхан аймгийн хөгжим дараамын театрын 30 жилийн болно. Би бас одоо 10 дахь цомгоо гаргах гэж байна. Энэ жил өөрийнхөө одоо DVD-г бас нэг аудио CD гаргах ийм ажил студиудээр ийм ажил. Тэгээд бас энэ аавын сэтгэлгээд ийм дууныхаа бас мастер гэнүүдийг хийгээд бас бид нэг орж иж байгааг мэдсэн юм шиг сайхан аавын дуу ашиглаад аваад ирлээ. Ер нь бол яг эд явагдаж байгаа миний одоо CD-ний ажлууд тийм. Орой хэдэн жил ерөөсөө одоо CD гаргасангүй сүүлийн хэдэн жил тийм болохоор одоо энэ жил яг 30 жилдээ аймгийнхаа Завхан аймгийн бас 90 жилийн болно. Тэгээ одоо миний урлагт ажилласан 30 жилийн болно. Мөн одоо төрийн одоо тэр гавьяа шагналыг хүртэл 20 жил болж байна. Тийм болохоор зэрэг бас энэ жил бас нэлээд онцлог 13 хоног бол үгүй ажилтай амжилттай одоо миний жил байхаа гэж ингэж бодож байгаа. Амжиргалтай уран бүтээл ариун бүх юм тэгшхэн сайхан байх болов гэж байж байна. Тэгээ бас энэ малчтын цагаан сар гэдэг одоо цагаан сарын өмнөхөн аавын нэвтрүүлэг тэгээч энэ бас хамгийн анхны одоо югаар одоо байлтай. Тэгээ бид нар бодсон л та ер нь манай хашин шиг дээрс гардаг нэг гендерийн асуудал гэж ярьдаг. Тэгээ сайхан ээжигээ хүмүүс баярлуулдаг. Тэгээ ээж нэгт байлаа. Гэхдээ манай аауд гэж жоохон хүмүүс би энэ дээр бас ингэж боддгийг. Ерөөсөө уран дархан байсан, адуучин байсан, цэрэг байсан, дуучин байсан. Дандаа байсан тэр тийм орон зайн дээр дуулаад байдаг. Олон одоо ээжийн тухайд оноодлууд их тийм олон биш үү тийм ээ. Аавын тухайд байхтараа зэрэг тиймэрхүү байдаг. Тэгээ эндээс боддог. Эрлэг ном хаач гэсэн бас нөгөө аав ээж хүү гурав байхтаа нэгийн заавал авах шаардлагатай байсан. Тэгээ ээжийн их л дуудаад чи нөхөр минь хүүгээ хаана орхих гэсэн чинь аав тэр нөрчөд ирдэг гэсэн чинь тэр өргөстэй харган дээр орхисон байна. Чамайг буцаана тэр нөхрийг доод тэгээд аавыг авсан байх шиг тэгээд ярьдаг л та. Тэгээд тэрүүн шиг бас манай уран бүтээлчд маань бас жоохон тийм өрөөсгөл ханддаг юм болоо та аав ээжүүдээ аавуудыг ялангуяа тэгээд одоо алдартай ээж алдарт юу лээд зөндөө толгойн ихтэй өргөмж ээжүүдийг баярлуулах зөв. Гэхдээ аав гэдэг бол бас хамгийн одоо хүүтэнд нь хөр цалуунд нь эх орныхоо одоо тусгаар тогтнол тэгээд одоо тэр өрх гэрийнхаа тэргүүн байдаг тийм ээ амьдралыг цааш нь авч явдаг өр хүүхдтэй нөмөр болдог ханы жилдээ нөмөр болдог одоо энэ ихтэй манайхан уул усаагч дутдаг шүү дээ тэр шиг тийм уул шиг нөмөртэй тийм сайхан одоо юм байгаа болол тэгээ би ургуулan бодоход уул шиг нөлөгтэй аав байна нутгийн талхтаа аваад нуруутай жаахан цотлон нэгээд хормой билээж бараадахгүй холын гүн дээр уулс яах вэ
арга шиг намхан уулын аавын хөтөн байна энэ гэдэг таталтад болгоод оруулсан таньшиг нэмэртэй уулна гэдэг гэсэн. Гэх мэтлэнгийн ингээд аавын тухайд оноод бол надад аавыг уултаа зөвөрлсөн юм доонууд бас байд юм аа. Одоо таны шил уран бүтээлээс одоо уран бүтээлийн одоо гарч байгаа бүх нэр бүх тэр үгс болохоор та өөрөө аав болохоор энэ бүгд л гарч байгаа байхгүй тий? Тийм ээ. Ер нь бол би боддог одоо энэ аавын тухайд энэ бол бас ингээд дууны урлаг гэдэг угаасаа хүний сэтгэлийн урлаг шүү дээ тийм ээ. Тэгээ эндээс гарч байгаа хий болгоно бол надад бас тийм чин сэтгэлээс юм шиг надад санагдав. Одоо би ингэ бичүүлээд дууссан ингээд явж штэ энэ доо. Тэгэхээр зэрэг ерөөсөө энэ бас тэр ямар нэгэн байдлаар одоо үр хүүхдээ хайрлах тийм ээ. Магтах, магтан дуулж, омогших, жоо бархан дуулах, харамсан дуулах, цананд усан дуулах гэдэг. Дөнгө аястай ийм доонод зохиогдох юм да. Тэр миний хувьд бол тэр миний аав дуучин гэдэг дуу байдаг. Аав минь гэдэг дуу байдаг. Аавын тухай дуунууд тэр бол бас цөөхөн байдгийм а. Гэхдээ дандаа төрөний хэлдэг шиг байсан энэ гэдэг тийм юм дээр яасан. Миний аав бол Украин сургуульд өгсөн орос хэлтэй тийм хүн байсан да. Одоо социализмын үед бас тэр нийгэмтэй бол бас жоохон тийм зөрчилдөг тийм хүн байсан юм шиг байгаа юм. Бараадаас нь захиалж уншдаг. За өр хүүхдээ бол бас одоо яг ингэж явах хэрэгтэй. Би их эцгийн хайр халамжийн дотор бол одоо бас их тийм байлгах тийм дургу. Өөрөө бол бас яг тэр одоо яг энэ нийгмийг бол нэлээд тийм одоо хөсөмжилсэн юм хүн байсан л да. Тийм болохоор зэрэг одоо орой болгон бараадаас нь захиалаад Оросын мэдээллийг орчуулж ирээд хүн бол ерөөсөө одоо өөрийнхөө төлөө явах хэрэгтэй. Эцэг хичээвэл заяа хичээ. Эцэг эцэд бол хүн яг төрд юм бэ бол амьдрал тэмцэх гэж төрдөг. Тийм амьдралтай зөрчилдөд одоо тэмцэж явахыг л одоо амьдрал бол тийм байдаг. Энийн төлөө бол таавар үздэг. Тэгээ одоо надыг би одоо 56 орж байна. Тэгээ би Атган тэнгэрийн тэр төрийн тахилган дээр одоо хүртэл очиж үзээг байдаг. Завхны Атган тэнгэр үү? Тийм. Тэн дээр би одоо хүртэл очиж үзээг байдаг байхгүй юу. Дайнгийн орой дэрэгтэр бол нодон дөнгөж гарсан. Тэрний юу гэхээр манай аав надыг бас за чи 50 гарч тэрний тал донд очих хэрэгтэй. Тэрнээс одоо өмнө нь бол одоо зөвхөн тойрол ингээд ажиллаа хийгээд ингээд явах савын сургаал байна тийм. Тийм болохоор зэрэг өглөө болгон тэр цагаан улаан бодоод надыг гэж бодно, өөрөө аавыгаа гэж бодно, тэгвэл бол юу гэж боддгийг энэ уудыг шүтэж байгаарэ. Хамаагүй одоо их залуу тэр одоо уулаад их авирал хэрэггүй. Дотоос тэр дотор байгаа тэр өөрийнхөө бүтээж байгаа юмнаа тэр оргил руу бол ингээд зүтгэх хэрэгтэй. Ороод гарах юм байл. Тийм болохоос тэрнээс наам битээ гаргах гэсэн. Одоо би тэр ерөнхийдөө хичээг одоо 4 жил болоод мэдээ Завхны Атган тэнгэр тийм шүү дээ. Монголын Атган тэнгэр тийм цаашлаад Азийн том одоо уул шүү дээ. Тэгээ энэ ийм гих мэтлэнгийн байд юм байгаа. Тэгээ одоо бас миний аавын загсан хэн нэгний бутаан дарамжлах бол чиний хийх ажил биш. Чиний хийх ажил бол ажиглалыг тэмцэж олж ав. Олсон дээрх ажиглалаа төмөн төгөөд амьдрах гэсэн энэ зарчмаар явах хэрэгтэй. Тэгээд одоо олон төмөнтэй явах хэрэгтэй. Хулгай хийж ирээсээ болохгүй. Худлааг бол одоо амиа аврах тийм байж болнээс хүнд хортоогоор худлаа хийж болохгүй. За хулгайг бол ерөөсөө хийж болохгүй гэсэн энэ цөөхөн тийм юмнуудыг загсан байд юм аа. Тэгээд тэр юугаар нь зарчмаар нь өөрийнхөө амьдралын гол зорилго болгоод одоо ингэ явж байгаа. Тэгээ мөн одоо үр хүүхэдтэй ч гэсэн бол бас өөрийнхөө минь одоо бодож явдаг яг тэр аавынхаа загчсан юмнуудыг мөн одоо бас өвлүүлж үлдээх юмсан даа гэж ингэж бодоод яваад байдаг тийм. Хоёр хүүтэй. Нэг нь одоо Японд сурч, нэг нь энд одоо шидэц сурч байгаамаа. Тэгээ би хүүхэд байхдаа одоо бас их залуу насндаа бол бас их багаас аавынхаа өрөөс харсан, эцгийнхээ өрөөс харсан. Тийм хүн шүү дээ. Ер нь бол жоохон бие даах маягтай ингэж явсан. Олон жил ганцаараа амьдэрсэн, 30 гаруй жил гэрэлсэн. Тэр 30 насны өмнөх тэр залуу наснаа бол одоо
яг л одоо чадахны чатрын төлөвлөгөөд уран бүтээлэг боддог. Өөрийгөө олж авах гэж ингэж зүтгэж явсан. Тэрнийг үүнд бол бас нэг тэгээд амжилт гарсан байхаа гэж ингэж боддог юм аа. Ер нь яг зүгээр бас нэг цангол дуутнуур өнтергээд цухалзаад гараад ирсэн. Яг тэр үеэс хойш л амьдралаа зохиогоод тэгээд одоо амьдрах хэрэгтэй, аваа авах хэрэгтэй гэж 35 таа анх эхэлж одоо миний амьдрал эхэлж ирсэн. Нэвтрүүлгийн хамтран зохион байгуулагч UB City Hotel. Ийм юм байна. Тэгээ манай аавч гэсэн хэлсэн чи эхлээд өөрөө ямар ч байсан өөрийгөө олж ав. Дараа дээр нь өөрийнхөө хүмүүсийг олж авах хэрэгтэй. Тэгээд ер нь бол хамгийн одоо баян хүн бол олон найз нөхдөдтэй тийм ээ. Олон одоо хамт олонтой. Тэгээ хүнийг хайрлаж хүнийг хөндлөх хэрэгтэй гэсэн ийм тийм зарчмуудыг надад өгсөн байдаг. Яг тэр юугаар явж байна. Би одоо Бацмахын уран бүтээл би бол бас аавтаа манай бас байдаг юм. Одоо таны уран бүтээлээр ингээд сонсоход яг манай аав дуулаад байгаа юм шиг санагддаг байхгүй юу? Миний аав дуучин байна тий. Нуур байна. Одоо тэгээ завхан гол байна тий. Одоо яг намайг хүүхэд байхад энэ дуунууд чинь миний аав нүг гიშгэлж таны хоолоогоор биш. Одоо өөрөө таны уран бүтээлийг сонсдог. Гэсэн мөртлөө өөрөختөд дуулж өгдөг. Яг хөө тэр үед л яг таны дуу хийх дуулж байсан. Дээр нь одоо нэг 90 хүн болгон дуулдаг байсан ч юм уу тий. Тэгээ одоо сая ингээд таны дуу ингээд энэ одоо хэсгээ сонсоход аюу гоё юм. Яг миний аав байгаа. Би бас аавтай уулзаг аюу олон сар одоо болж байгаа. Одоо нэг цагаан сараар л ер нь бол нэг уулздаг шүү дээ. Ер нь аав хүн нар бол цагаан сараар л ер нь нэг уулздаг. Баяр ёслоор уулздаг. Би бас тэгж л боддог. Ер нь бол их эцэг гэдэг бол өөр хүүхдийнхаа одоо төлөө өгтлөө харамраад ингээд зүтгэдэг юм шиг байна. Гэтэ ач мачийг хариулах гал ингээд манай залуучууд ингээд яваад байдаг. Ачийг хариулна гэдэг нь өөрөө сайн яваад өчтөр тэгээд харин өөрөө одоо бас нэг хантай, ижилтэй, мэрэгжилтэй, боловсралтай, ажилтай тийм ээ хамт олонтой. Тэр нэг одоо цэцгийн шүүдэр мүүдэр түүгээл нэг цай май чамжгууд тийм болохоор ерөөсөө өөрөө сайхан яваад өгчвөл тийм ээ. Тэгээд одоо тэр ачийг хариулаад байна гэж ингэж боддог. Тэгээд ер нь бол би энэ Монголын залуучууд бол одоо их хэцгийнхээ өврөөс их орой гарах юм. Одоо 40 настай ээжийг өгч байгаа хүн байна шүү дээ. Ээж аавынхаа одоо тэтгэвэр мэтрүүлэг аваад тэгэл байж идэх те. Ээж аав нь болохтой төрийнхөө хайрыг хүлээгээл суугаад байдаг. Энэ их хитрхи их хайр бол бас нэг талдаа бол бас өөр хүүхдээ одоо бас сургах байдсан бол би бол яг л бор амьдрал төссөн. Миний хамгийн том ахыг хоёр бол их тийм хөрөнгөтэй их баян тийм одоо санжааж өгдөг айл төрөөд одоо өсч үндээс тэд нар арай өөр хүмүүжлтэй. Тэд нар хүүхдээ манай аав хойно орос сургууль өгч ирээд их олон малтай их баян байсан. Тэгээд нэгдэлд орохгүй гэж яагаад нэгдэлд ороод тэгээд малаа бүгдийг нэгдэлд өгөөд ядуураад ингэж яхад би өсч үндээс. Ер нь хүн нэг тийм одоо нэг хоногийн хоолтой уурайгаан дэлгэдэг. Тэгээд нэгдлийн олон малнаас нь дутагдчиход өөрийнхөө хувийн малнаас нөхөж нэг одоо бас тэр малын харагдуулаагүй хүн болоод ингээд төлдөг тиймэрхүү байлаа шүү дээ. Тэр үед би өсчөндөөсөн болохоор тэгээд жилдээ аав ээжийг салж тэр аав ээж бүхний орнд явсан болохоор тэг ганцаараа болцоо байж. Сайхан дурсан амьдралаас минь асгарн дуулахаар санаада сэтгэл минь үе байхын дагуу дэвсэж анан тавих үртэй хүн шүүдээ би боёнгийн доос залуу насны боён сарнаа орт хондын замда маршиг тэмүү
том болж их том болж 나인 호 가름져가 아틀즈스 일왁심의 Тэхэн нотагтан хурдаож төлсөн хүмэн хормостгэрээр боён заяан дээрээ орон шошин уран засан амдралба очран архах чэдүр хэмсэн аавиха Tommer болж авин Нэвтрүүлгийн хамтран зохион байгуулагч UBCT ресторан. Нэвтрүүлгийн хамтран зохион байгуулагч Нару фото. Таны уран бүтээл сонсоход бас би өөрөө хэцүү хүн л дээ. Магадгүй нэг одоо би чинь 30 хүрч байгаа хэрэг нэг 20 жилийн дараа ч юм уу энэ дуус нэг вайлгийн характер дуусгаад бас нэг юм өмөлцгөөрөл дуугаар ер нь ойлгоод нэг хүүтэй зэрэг тань дуугаад хийж байгаа юм. Энэ одоо бас миний нэг одоо гарч чинь цомгонд орох гэж. Тэсчүг гэдэг ай цогч аян хийгээд шүлгийн цогчор холон шүлингээ бас л тэр хүүхдүүдтэй зориулсан аавуудтай зориулсан. Тэгээд дуу уртлаа өөрөө бас ховжаатай байт юм бол та ингээ боддог шүү дээ. Яагаад гэвэл энэ дуу бас надад ингээ хавцаж өгсөн. Над бас их ойрхон сэтгэлээсээ дуудмаар юм шиг. Тэгээд миний өөрийн одоо бас дууны монголчууд яагаад надад ингээ алгадшаад надад бас ингээ яагаад гэх юм бол заримдаа гайхдаг шүү дээ. Яагаад гэвэл миний чин сэтгэлээсээ байдаг. Чин сэтгэлээсээ нэг өөрийнхөө одоо бодож байгаа өөрийнхөө мөн чанарыг өөрийнхөө арын шин өөрийнхөө одоо чин сэтгэлийг уран бадаг дуун дээр одоо дууны шүлгэн дээр хөгжмийн аядан дээр ингэж гаргадаг учраас үзэгч бас жоохон тийм ойрхон аваад байдаг юм болоо та гэдэг бод. Тэр учраас энэ дуу ус болохоор надад гоё санагдав. Яг тэгвэл одоо би бас хүүхдүүдээ бас хийж гисэн өөр хүүхдээ сайхан амжаас ингээ боддог. Тийм болохоор зэрэг энэ дуунуудаа дуугаан гэдэг юун дээрс манай хүүхдүүд үзээд бид нарт их гоё дуу болсон байна. Тэгээ одоо шилбэл энэ дуугаараа дамжуулаад аав хүний сэтгэлийг таавс хүүхдүүдтэй одоо миний сэтгэл юм байгаа шүү гэдэг бас Монголын аав болгон аав болгон одоо ийм сэтгэлтэй байдаг тийм. Таны одоо энэ уран бүтээлийн их том одоо үүрэл одоо хэн хөтлөөр байгуулга. Би бол ерөнхийдөө бол манай тийм юм байсан юм аа. Энэ тийм жоохон ярдгардсан энэ зурган дээр ч гэсэн ийшээ хараад зогссон байгаа. Тэр нааштай хараад авахгүй тэр ингээл авахгүй даа гэдэг. Ингээд бас их жоохон боловсрал өндөртэй тэр хоёр одоо тэр одоо 50 40 хэд онд одоо Орос хэлээр парадаас захиалж унших хэмжээний чинь бас юу байгаа шүү дээ тий.
Тэгээд ингээд тэгээ надад бол биднэрт нэг тийм айхтар одоо ингээд нэг амар хүүхдүүдэд дагуулаад ингээд ихтлүүлээд ингээд явдаг тийм аав гэж манай. Ер нь жоохон тийм байсан. Тэгээд тэрнээс үүссэн баг. Тэгээд надыг бол өөрөө л одоо сэтгэлийнхэн дуудлагаар боловсруулах мэрэгчтэй болж авав. Чамайг эмч болгохгүй, барилгачин болгохгүй. Чамайг юу дуудаад байна цаана чинь. Тэлгвэл би чамайг чамтай насаараа зугаах биш. Өөрөө л чи ингээд цаашаа явах юм чи те. Чи өөрөө л болж байгаа. Чи юу сонирхож байна гэдэг. Тэгээд би бол барилгад эхлээд барилгаар орсон шүү дээ. За тэгээ манай нэвтрүүлэг маань нэг зорилго гэвэл одоо хүүгээ баярлуулаад эсвэл аав нь хүүгээ баярлуулаад хүн аваа баярлуулах хэрэгтэй байна. Тэгээд таныг болохоор оролцуулдаг нь та хүүгээ одоо баярлуулна гэж бодож байгаа. Одоо яагаад сонсмоо магадгүй та одоо завгүй аавын тоонд орсон байж магадгүй шүү дээ. Эргээд хүүтэй уулзсан харам цагийг юу байгуулъя ойр хэзээ уулзлаа тийм. Тэгээ бид нар одоо бүгдээрээ манай нэвтрүүлгийн багийнхаа хамт олон цуг яваад таны энэ зургуудаас нэгийг сонгоод одоо наран фото гэдэг бидтэй хамтартай студ байгаа. Тэр энийг сонгоч. Тэгээ энэ дурсгалтай юм байна. Дурсгал. Тэгээ энийгээ сонгоод бүгдээрээ сайхан шүлэг үг үчээд тэгээд энэ гоё жаацлаа. Тэгээ хүүдээ бэлэг болгож өгнө. Та гарахаас өмнө хүүгээ хаана угаад нэг уцтаа асууж. Тэгээд очих газар нь шууд өгч. Тэр би яриад нөгөө юу төлбөр гэх нэг хаагчлын төлбөр гэх. Асуудал байхгүй шүү. Би их юм уу хийж дээ гэл. Чи тэгээ сайн л одоо сураад өгөрэй гэл. Тэгээд бочтой утсан юу төлбөрийн хэлээс одоо би утстай. Өчтөр ямар ч сан та цаараа холбогдсон юм байна тийм. Өчтөр холбогдоод ер нь дандаа доо тэгээд хэр сайн авах үүрэг өөр бол аав сайн надад устдаад манай би бол өөрийгөө жоохон тийм одоо их тийм тааруу аавал гэж боддог. Яг бол нэг тийм одоо ингээд дагуулаад нэг ихлээлээд ингээд яваад байдаг. Тэгэл одоо зүгээр өнгөд утгаараа тийм дотроо бол мэдээж хүүгийн нэр хэн блэ? Очир оёг. Одоо хэдэн настай? Одоо энэ жил 19-тэй л болж байна. За тэгээд бүгдээр одоо очир оёг руугаа явна. Тэгэхээс өмнө бүгдээрээ сайхан зураг бэлдээд, бэлгээ бэлдээд тэгээд явъя да. За. Нэвтрүүлгийн хамтран зохион байгуулагч UBCT ресторан. За тэгээ үзэгчтэй бид хоёр нэвтрүүлэг маань үргэлжлсээр байна. За тэгээд Бацуг ахыхаа машин дотрос үргэлжлэж байна. За бид хоёрын төлөвлөгөөг бол хүүгээ баярлуулах байгаа. Тэгээд бид хоёрын очих газрыг бол наран фото гэдэг бид нартай хамтран ажилладаг студ байгаа. Тэн дээр очиж одоо таны зургийг гоё хөргөж гоё ингэж бэлтжээгээд тэгээд хүүвдээ бэлгэлэх ба. Тэгээд түрүүн бид хоёр ярьслах дээр аавын талаар ярьж байлаа. Тэгээд ер нь хүүгээ та нэг гомдоожсэн нь одоо жишээлбэл бодоод одоо хүүгээ нэг тэгж гомдоожсэн та эсвэл ингэжсэн та гэсэн тийм юм байна уу танд бодлоо нэг одоо байхад гомдож байгаа хаа. Ер нь бол явахтай зүгээр би одоо бас ингээл бусад аавууд шиг ингээл байнга хажуудаа ингэж байлгалгүйгээр ингэж байж идэхлээр тусдаа ингээд багаас нь ер нь өөр биеийн даалгаж явуулах юм юутай. Яг түрүү яриад шүү дээ. Ерөнхийдөө бол ингэж одоо өөрийн даалгаж ингэж сургасан гэдэг. Өөр шигээ ингэж өөрийнхөө баг нас шиг ингэж байлгах. Тэгээ аав гэл ингээд тусдаа нэг тийм айхтар загнаад ч юм уу ингээд явахгүй. Ер нь бүгд л одоо юм ингээд бол бүх юм бизнес нуухгүй тэгэж ингэж одоо ил явт юм да. Тэрээс зүгээр ингээд одоо нэг манайхаа ч нэг тэ аав гэл аавсаа их хайдаг тэ хүүхэд нь бодож байгаа юм хэлж чаддгүй ч юм уу. Тийм байгаад байдаг шүү дээ. Тийм дундуураа хөшиг байхгүйгээр нэг тийм одоо бараг л одоо үеийн найзууд шиг шахуу ингэ шалцдаг болохоор зэрэг тийм юу. Заримдаа ганц нэг удаа их оройтод энэ төр ингээ яхтар зэрэг бас хэлнэ чи хаагур яваад байна тэгээд нэг удаа эртэд над руу уцтаад нэг манай хүч 13 байдгийг. Тэгээ 13 дугаар тэнд ингээд цагаан бодоологтой би өөр бодоолох хүмүүсмөр байна энэ төр гэдэг. Ээжтэй тэгээд энэ одоо ганцхан бодоолог цагаан бодоологоос өөр бодоолох байдаг ганц бодоолог уулын зөндөө олон бодоологтой байхгүй юу. Тэгэхээр ээж дээр хошигноо тэгсэн байгаа. Тэнгүүт нь би дараад нь уцтаад энэ
сая би нэмлэгдэр ингээд явсан чинь миний ажилтны 2 охин ингээд ярьж штэ гаравцсан дээр нэг юм зураг авчих. 13 дугаар хоолны цагаан бодоологтой штэ гэж яриад байх юм. Тэгээд студиуд дээр манай хамтлагийн охтод бас л гаравцсан дээр ингээд нэг зураг гаргацсан 13 дугаар хоолны цагаан бодоологтой штэ гэж. За чи над бодоолох ерөөс сольж болохгүй ш наатаар чи яг чамайг одоо яах нь чи нэр яваад наатаар брэнд болох гэдэг гэдэг гэх мэтлэн ингээд дандаа тоглоомоор ингээд харьцдаг хөвгдөд тэгээ тоглож надад би явуулж сая бас таныг ингээд өөрийн аавынхаа талаар ингээд дурсаж байхад бас бодчихлаа л та. Айгуу тийм аавыгаас их сонсдог, ааваас их үлгэр дуурайл авч идэг. Тэгээ ер нь ингээд таныг ингээд яг хүрээлж байгаа хүмүүс манай аав ч гэсэн одоо таныг ингээд ярих юм бол завхны батцах хүү гэх. Тэгээ бас нэг уул усаар нь таныг угилдаг. Тэгээ бас та бас нэг уул ус угилж байгаа бол айгуу том юмар одоо хаалт байж юм байна. Тэгээ байдаг ч юм уу тий. Тэгээ би яг манай үзэгчд бас бодчихлаа байх л та. Тэгээд та нэг сайхан аавгаа дурсаад тий. Миний аав адуучин гэдэг нэг хүний дууныхаа хэсгээс нэг одоо нэг шил бид нар автцаанд хөдөө мөтөө явж байгаа машин дээр явж байгаа бөөнөр ингээл тавиал дуу дуулгаад тийм дууг дуулаад явж байгаа. Би энэ дууг зүгээр ингээл хүүхэд байхдаа одоо дуулдаг байсан дуунуудаа CD болгондоо нэг оруулсан байдгийг. Сая миний аав дуучин Монгол Улсын үзэсгэлэн гомон тэр отряд дуучин тэр. Энэс гадна зүгээр аав дурсна гэдэг дуу байдаг. Одоо бас монголчууд их дуртай. Нөгөө таны хаан уужим ухааны хөөж югдүүлээ их тийм гоё өгтэй бэмбэж хөгжим ачурийн дахиг үнэрлэх бусдыг хараад аман та хүүгэн дурсж явна югдүүлээ би одоо энэс орж ирэхгүй байна. Нэг юм дуу байдгийг боссоо дэрэгч биштэй гэдэг ингээд дуулгаж идэв. Хоёул зүгээр юуг л дуучил та. Сая миний аав адуучин гэл дуучил та. Тэр хөлөө амин хайртай миний аа хоёлаа дуулаад өгөх. За тэгээ амин хайртай миний аа адууныхаа бэлчээр дуулдаг хүн байсан баганасанд чихэнд хоног шоо баригл хоттой дуучин хүн байсан миний аав дуучин хүн миний аав дуучин хүн миний аав дуучин хүн миний дуучин хүн. Энэ дууг хүмүүс яриад байсан гэдэг цаг дээр л байдаг. Байсан. Яг хүмүүс тэгж дуун дээр шүүмжлэл гаргадаг. Тэрнээс маш гайхалтай дуу. Гайхалтай гоё дуу. Тэгээд энэ дууг бас ингээд үзэгчтэй асууж идэм бацгүй наа миний аваад дуучингад дуулдаг гэж гээд тайз мэзэн дээр ихт бас дуулж байгаа хүн байна. Миний CD-ийн талаас байдаг. Тэрүүний тэр сая би жишээлгээд боссоо дэрэгч биштэй миний таг бодлогогүй мөн хүүгэн зэмлэгч биштэй таг энийг удаа баяр зэрэг дуулж идэг мөртөөсөө тэр юм бэ үгмүгийг мартчих. Тэгээ саяны бас нэг таны нэг дуу идэм аа нэг мэн та 100 тасраагүй тий бас аав мэн та амьдрал тэмцэл нуураагүй гэхүүчлэнгийн ийм доо аавын тухай дуунууд бас байдаг шүү надад. Тэгээ бас нэг залуучууд нэг хандсан нэг дуу нэг би нэг аялах юм л миний залуунаас ардын дуутай хамт явсан ёо 10 хэдэн залуучууд айргууга дууж явдагсаа миний залуунаас ардын дуутай хамт явсан ёо 10 хэдэн залуучууд айргуугаар дууж явдагсаа 10 хэдэн залуучууд айргуугаар найргууншаа дууж явсан маа. Нэвтрүүлгийн хамтран зохион байгуулагч UBCD ресторан. За тэгэхээр үзэгчтэй авиаттайгаа бид хоёр наран фото студиээр хүрэлцэн ирсэн байна. За тэгээд хүүдээ барих бэлэг маань бид хоёрын бэлэг болохоор Хүч бахаахын зургийг маш гоё нэг бид хоёр зураг сонгоцсон байгаа тий. Тэр зургийг маш гоёор болгоод өөрийн шүлэгтэй, үгтэй, сургаалтай болгоод тэгээд
Бүрэг зураг болгоод өгөх нэ. За бүгдээрээ наран фото руу орцгоё. За. Нэвтрүүлгийн хамтран зохион байгуулагч Наруу фото. За сайн байна уу? сайн байна уу. За манай. Сайн Манайтай хамтран үйл ажиллагааг наран фото студид хамтруулсан. За бид нар яцсан дурсамж нэвтрүүлгээ явуулж байгаа аав бид хоёр. Тэгээд энэ удаагийн манай шинж зочин болоход Монголын ажиллаж байгаа цаах манай уулзч байгаа. Бүгдээ бид барих гэж байгаа. Тэгээд хамаа хамгийн нандин зүйлсээ хийх гэж байгаа шүү. Нэвтрүүлгийн хамтран зохион байгуулагч Наруу фото. За бид нэр зурган дээр хэдийн хэмжээтэй байх уу? Манай нэг хэмжээнүүд Зураг харин ямар хуу байх вэ? За. хэмжээнүүдээ та. Одоо дунд хэмжээ үзэх үү, том хэмжээ үзэх үү? Ер нь ямар хуу байвал яаж? Хаяад мөн ямар байлгамаар байна? Ийм хуу байвал яаж юм? Ер нь бол энэ бол дунд. Энэ бол гоё л байна. Энэ бол гоё шүү дээ. Одоо энэ чинь нэр 30 40 гэсэн хэмжээ. Энэ чинь хуучин зураг юм чинь нэг хэв байхгүй. Энээс том болоо жоохон сайрналдаг гэж За байна. сүүлийн. Тийм. Тэгэхээр миний бол зөвлөд энэ хэмжээг болох боломжийг гэж бодчих. Тэгээд энэ тал дээр нэг юу үгсийн Үгийн бичээ тийм. үгийн бичүүлээд. Тийм тэдэн оны бидний сарын тийм одоо тэр үеийг авахжсэн зурагч гэх юм уу? Юу гэх юм тэгээд Бишээ. Юу сургаал сургаал гоё ерөөлөө өгч. тийм ерөөлийн үг юм уу тийм болно. Би хилээд өгчин заа. Тийм тэрийг гоё бичээ өгчих. Тийм бишээс гаргачих. Тийм. Тэгээ шууд бичээл өгчээ. Ячи бичиж. За тийм. Нэвтрүүлгийн хамтран зохион байгуулагч Наруу фото. Бодит мэдрэмж. Хязгааргүй сонголт. Уран шийдлээ бид таны дурсамжийг нуух. Наруу уран сайхны гэрэл зургийн газар. Нэвтрүүлгийн хамтран зохион байгуулагч Наруу фото. Чи зүгээр ингээд нэг ерөнхий нэг юм амигда. Өөрийгөө шүтж амьдар. Өөрийгөө хайрлаж амьдар гэчэл тэгэл ерөөсөө л өөрийгөө шүтж амьдар, өөрийгөө хайрлаж амьдар тий. Өөрийгөө шүтж амьдар гэчэл өөрийгөө хайрлаж амьдар. Тэгээ аж аргалыг тэмцэж олж ав, олсон аж аргалаа төмөн төгөөгээд амьдар ерөөсөө л тий. Тийм л Миний бичээс таахгүй бичээ. аж аргалыг тэмцэж аж аргалыг өөрөө олж ав, өөрөө тэмцэж олж ав. Олсон тэр аж аргалаа төмөн төгөөгээд амьдар. Ерөөсөө л өөрөөр нь амьдар. Өөрийгөө дийлж амьдар. Олсон аж аргалаа Олсон тэр аж аргалаа төмөн төгөөгээд амьдар гэж ерөөсөө л тэр. Энэ танд авчихсан. Таны хийх ажил, таны хийх ажил аж аргалыг өөрөө тэмцэж олж ав. Олсон тэр аж аргалаа төмөн төгөөгээд амьдар. Тэр бацх. өөрийгөө шүтэж амьдар. Өөрийгөө хайрлаж амьдар. Өөрийгөө шүтж амьдар, өөрөөр амьдар. Өөрөөр амьдар. Тэ? Аж аргалыг өөрөө тэмцэж олж ав. Олсон аж аргалаа төмөн төгөөгээд амьдар. Ерөөсөө Аж аргалыг өөрөө тэмцэж олж ав. тэмцэж олж ав. Олсон тэр аж аргалаа Төмөн төгөөгээд амьдар. түгэж амьдар. Түгэж амьдар. За. Энэ гоё. Жаадсан ямар хуу байвал зүгээр юм. Ийм хүн ч гоё цулгаадуу бор байвал гоё юм уу? Өөрт чинь юу ямар хуу байвал гоё юм. Одоо тэгээд зөвлөхөд одоо тавьсан ямар хуу байх уу те? Манай ер нь зураг маань хэр хугацаанд гарах вүлээ? Тэгээ одоо яасан те? Хаагаад юм хүмүүс хийгээд яцсан зурагч байна. Наад чинь жоох засвар орж ийн гайгүй байна. Ийм хөө бордоёроос гоё харагдахаарай. Ийм бор дээр нь тий. Оо наад болтой. Энэ их гоё юм байна. Айгуу гоё зурх шүү. Тэгээ зураг маань ер нь Танайх бас ингэ яагаад вэ? Би нэг гоё зургнууд авчирч сэргийвэл танах сэргээд юм байна. тий. Одоо манайх энэ харахгүй энэ чинь одоо ийм зураг шүү дээ. Ингээ эвлүүлсэн ийм зураг байсныг ийм болсон. Гоё юм. Тийм тэгэл эн чинь А4 ингээл одоо цагаан сар болох гэдэг. Хүмүүс ээж авахад ингээ. Ер нь усыг айгуу гоё болсон шүү дээ.
зургууд бол үнээр гоё зураг. Сайн хадгалсан байна. Энэ зураг бас нөө түүх өгүүлнэ гэ тий. Тийм зураг Цаана бас энэ зураг бол айгүй их түүхтэй. Айгүй түүхтэй бэлгэсшээлтэй гоё зураг шүү. Тийм. Тий. Гитар ажууд тавьсан байгаа ч тий. Тийм ээ. Хүүхдийн баялаг дуулчаад буцаж явах та. Айгүй түүхтэй байна. Манай завхны театрын ахмадууд надыг чи одоо аваач ороочлаа шүү дээ. Хөшөрлөө гэдэг гэсэн. Би одоо 35 тайсан. 34 тавталсан аа. Тавталсан. Хүүхдийн баяраар 6 сарын 1-нд хүүхдийн баяр яргуунаад мадан болдог. Энд дээр нэг гитартад болдог гэсэн би. Тэгээд жоохон ингээд нэг зурагчин байж байгаа юм зэрэг хоёр юм амбрус барьж байгаа. Тэгээд хоёр хүүхдтэй болно даа гэдэг. Тэгээд энийг авахгүй бол одоо юм байхгүй мэдэхгүй шүү. Санаж авахгүй шүү тий. Үнээр гоё. Гоё. Нэвтрүүлгийн хамтран зохион байгуулагч Нару фото. За үзэгчтэй тэгээд манай филм үзэж байна. Сая бидний авсан Бацаг гавьт ямаа сонгосон зургийг одоо үзүүлж байна. Саяны жижиг зураг болсон манай Нару фотогийн хамт болсон маш гоё гаргаж ирсэн байна. Өөрийн бас сургаал үгстэй. Энд нь ингээд дурдсан юм шиг харагдсан. За ингээд дурч байгаа. Тэгээ. За. За ярьлаа тийм. Энэ зураг маань ерөөхдөө өдөртөө хамтлагт нэг иймэрхүү болсон байна. Одоо ингээд жазлаг хүрээлээд маш гоё болгоно. Тэгээд зураг 100 жилийн түүхтэй гэж Нару фотогийн хамт олондоо бас баярлаа. Гоё зураг байсан тийм. За тэгээд одоо бидний дараагийн үйл ажиллагаа нь ресторан байгаа. Тэгээд хүүрүүгээ сая ярьсан шүү дээ тийм. Одоо тэр ресторанд хүлээж авах. Ойл ямарч ресторанд шалгамт нэрээ тэндээ өргөжлүүлээ. За тэгээд бидэнтэй хамт байгаарай. Тэгээд нэвтрүүлгийн өргөжлүүлээд үзээрэй. Бид нар сонирхолтой бүхний та бүхэнд хүргэх болно. Нэвтрүүлгийн хамтран зохион байгуулагч Нару фото. Нэвтрүүлгийн хамтран зохион байгуулагч UBCT ресторан. За тэгэхээр манай нэвтрүүлэг маань үргэлжилж байна. Одоо нэвтрүүлгийнхаа дараагийн нэг болон болох одоо аав хоёрыг уулзуулах одоо мөч эхэлсэн байна. Тэ гавьяат хоёр явсараагаад UB ресторан гэдэг бидэнтэй бас хамтран ажилладаг ресторан дээр өвчийн зоогоо барих гээд тэ хүрэлцэн ирсэн байна. Тэгээд гавьяатаа түрүүн хүрүүгээ та залгацсан тэ залгацсан. Одоо энэ төгч болоо энэ наашилж байгаарэ гэдэг энэ газар хоол идэх байлаа гэдэг. Тэр болгон одоо дандаа завгүй л яваад гэж. Өнөөдөр зав гараад уулзах гэдэг. Тэгсэн хоол идэгээд тэгсэн одоо ирж л яваа. Натчааг байгаа да. Тий, ер нь залгаад нэг үзчих байлаа. Тэгээ хаана явж байгаа юм? Хаана явж байгаа. Одоо ер нь та хүүдээ хэлээг байгаа үстэй. Хэлээгүй зүгээр хоол идээл гэл тэгсэн байгаа. Энэ газар уулзах гээл. За газар уулзах гээл тэгсэн. Тэр болгон нэг уулзаад байдаг болохоор бас гайхсан ч болоо яасан бол тий. Яасан залгаа тий. Спикер нэрч. Өнөө. Бано. Хаана яваад байна? Орох явж байна. За одоо нөгөө 19 дугаар үйлчлэгийн төв биш үү те юуны энэ хан ол дүүргийн тэрний чанга хурдталт нь UP ресторан гэдэг. Энэ дээр 5 дахь гот нь. Чи орхон явж гэнэ ерөнхийдөө бол мэдж байгаа ч те. Тэгээ өнөөдөр зав гарсан дээр л нэг уулзаад хоосоо хоол идэт. Тэгээд яа. Ирж гэнэ үү? Яг одоо хаах нь яваад байгаа. Бано. Хаах нь яваад байна. Сэрчлээ. Ирж байгаа юм лөө. Ирж авах юм. Түрүүн битгаар бас ярилцаад хаана угаага ер нь хэлсэн нааш хүрээ дээр хоолнд орё гэдээ ярьсан баг. Тийм үү. Ер нь тийш тань. Та хүүтэйгээ хэр одоо ер нь хоолнд ороод хэр хамт явдаг.
тэр болгон нэг тэгэж ингээл яа өнөөдөр ашиг өнөөдөр бас хүү гайхаж байгаа. гайхчлаа. Тэрнээс би чинь яадсан штэ. Одоо бас тэр болгон тэгэл ингээл хүүхдүүдтэйгээ хаал маланд ингээд яваад байхгүй. Тэгээ би өөрсдийнх нь одоо нэг тийм хүслээр нь явуулах. Манай бас тэгж сурч ирсэн да. Тэгээд урлагийн хүн болохгүй мó тэр болцоо тэрдгээ. Тэгээ би болох тэр урлагийн мэрэгжил бас нэг хатуу мэрэгжил шүү дээ. Дандаа одоо үзэгчдэд одоо шинэ орон бүтээл хийж өдөр болгон үзэгчдэд одоо дүүн тавиулж шалгуулж яадаг тийм ээ. Тийм одоо урлагийн ажил бас тийм юм байна гэж боддог. Ер нь тэгээд өөрсдийнх нь хүслээр сэтгэлийн дуудлагаар мэрэгчлээ сонгоод яваасаа гэж бодлоо. Тэгээ манай том хүү болох төр үндсэндээ бол одоо нэг 2 жилийн өмнөөс ахгуулаад тийм хүсний засалт масалт ерөнхий өөрийнх нь стил имиж энэ Япон маягийн болж ирээд Японы залуучууд руу маягтай болоод тэгэл одоо тэр интернетээр ингэж юу шалгалтаа өгөөл юм бөгөлж байгаа. Тэгээд тэнцээ одоо Японд очсон байж. Тэгэл яг л өөрийнх нь яг л одоо мөрөджсэн мэрэгэл рүү очсон. Тэгээд одоо тэндээ бол одоо их гоё байна одоо шүү дээ. Би бол одоо мөрөджсэн юмдаа ирлээ л гэчихлээ. Одоо Викторийн дуудаж байгаа одоо баг хүн маань очройг маань ер нь танаас одоо авсан зүйл ер нь байна уу? Харин бодоод миний одоо ийм чанарыг дүүрэж тэ ер нь миний хөө шараа мөвч байт юм уу те? Ер нь доо дуулах ч юм уу те? Эсвэл миний хоббиг дүүрэж тэ ч гэдэм үү? Тэг хүүгээ махтай гэвэл яг л манай тэр хүү Японд байгаа бол ерөөс гэрээч гардаг тийм одоо тийм төв номын тийм хүн болохоор тийм харагдаад байсан. За тэр тийм хүн бол нэг талтаа бол их гоё төвшөнд амьдраад явчих болдог тий. За энэ хүүдээ болохдоо жоох сэтгэл зовдөг. Яагаад гэвэл нэг бол асар мундаг явна. Нэг бол бас нөгөө тийш миний тэрүүний хэлжтэй бороо тийш замрууч явж магадгүй юм шиг тийм сэтгэл төрөөд идэв. Тэрний үгтэй их тийм их хурдтай. Ерөөсө одоо зүгээр ингээд нэг ундаг дугуй аваад өгөхөд жоохон хөөхт явахтаа ундаг дугуй аваад өгдөг зэрэг тэрийг баркатлаад башныхаа гадаа тойроод хөвгдөд оруулаад нэг тойр зэрэг 100 төгрөг гэрээгээ зогсчихсэн биднээс тэгээд нэг пүүз ингээд аваад өгдөг зэрэг цааш нь бүр өшөө гоё болгоод ингээд зараад энэ төр ингээд тоглоомнуудаа айгүй хөвддөг. Нөгөөх нь тоглоом яг ингээд шинээрээ байдаг. Одоо насны зөрөө яг нэг хоёр насны зөрөө. Тэгсэн мөртөөс тэгээд тэр тийм хүмүүс чинь бол нэг юу гэдэг вэ? Тийм хурдтай. Нэг бол бизнесийн одоо сэтгэлгээтэй, математик энтертэй тийм сайн юм шиг байгаа. Тэгээд нэг бол бас асар мундаг явдаг байхгүй юу? Ийм хурдтай хүн чинь бас нэг бол буруу тишээ ингэж явах юм бол бас буруу тишээ явах магадaltaй байдаг учраас энэ хүүдээ орж жоохон сэтгэл зовоод яваад. Таны нөгөө дөрөв битгаар студид ярилцсан та аавын тухай ярьжсэн тийм. Тэр сургаал үгэл танд хэрэгтэй болоод байна шүү дээ. Одоо та одоо ирэх гэж байгаа хүүдээ их сургаал үгэл альж ойлгуулж ийж аавын тийм амьдралын чих хандлагыг хандуулж ийж бас. Одоо ерөнхийдөө таны бас тавар тур ярьсан цэгт багтаа би бас нэлээд дэггүй байлаа тийм. Тэр болгон дээр би дэггүй зам байж байгаа. Сүүл би бодоод нэг аавынхаа талаар бодоод аавынхаа сургаал үгсийг ойлгоод энэ амьдралын гэдэг том гүүрэл рүү алхаад орж ирэхтэй уран бүтээлч тийм хүн болоо өдий болтол ингээд одоо тийм улс их орныхоо одоо нүүр царай болоод улс их орондоо их зүйлийг бүтээгээд уран бүтээлийн бас ингээд бүтээл гаргаад ингэж явж байгаа тийм бас аав хүний сургаал шүү дээ. Тэгээ би танд юу гэж хэлж байгаа одоо би бол ингээд аавтаа ингээд суугаад хэрэг би тантай адилхан яриаг бол ярьж чадахгүй бас нэг жоохон бүргшээ аавсаа тийм. Тэгэхээр би та магадгүй хүү ороод ирвэл бас бүргшээж магадгүй бас хүүж бүргшээж магадгүй. Тэгэхээр энэ нэвтрүүлгээр манай нэвтрүүлгийн зорилго гэвэл аав нь хүүдээ бас хэлээгүй тий сургаал тий хэлээгүй үг байдаг ч юм уу тий хэлээгүй зөвлөмж байт юм уу тий аав дотроо бодож явдаг үгээч байт юм уу энэ одоо цэнхэрдэл гэхээр одоо хандаад таныг одоо хүүгээс орж ирэхээс өмнө та хүүдээ зориулаад нэг одоо сургаал ч юм уу нэг зүйл хэлээчээл гэж гоохож байгаа байхгүй одоо магадгүй хүүч ороод бол таваас ярьж чадахгүй юм байна шүү дээ. Ярин л таа зүгээр. Энэ гол нь бол би яг энэгээр телевизээр хүүдээ хэлж байгаа юм шиг мөртөөсөө Монголын залуучууд бас хандаж одоо ийм нэвтрүүлэгч бол нийгмийн сэтгэл зүй зүгээр нэг тийм аав хүү хоёрын нэвтрүүлэг юм шиг бидний хооронд ярьж байгаа. Цаанаа бол өнөөдөр нийгмийн сэтгэл зүйд монголчуудын аав хүү тий аав
аав нь хүүгээ хайрлах, хүү аваагаа хайрлах асар их том юм байхгүй нэвтрүүлэг. Тийм болохоор зэрэг би зүгээр тэгжэл боддог. Ерөөсөө одоо энэ цаг хугацаа бол ерөөсөө асар хурдан өнгөрдөг юм тийм. Тэгээд эхлээд энэ өөрийгөө олж авах, өөртөө уулзах. Би хаанаас эхэлсэн бэ, хэн байсан бэ гэдэг дандаа боддог байх хэрэгтэй. Тийм. Нэг хоёрт нь юу гэхээр зэрэг ерөөсөө Монгол хүн болохоор Монголоор бахархаж амьдрах. Монгол ямар баян юм бэ? Монгол төрснөөр бахархдаг тийм. Одоо хамгийн одоо магадгүй одоо хэдэн жилийн дараа тэр Монголын бийц гадаадынханд олдохгүй болох хэмжээний болж магадгүй шүү дээ тийм ээ. Тийм болохоор энэ манай Монгол шиг юм одоо их хэцгийхэн бор авдар дөнгөж уудалж байгаа тийм ээ. Ийм баян ийм одоо улс байхгүй юм чинь тэгээд ийм цаг хугацаанд одоо залуучууд хүүхдүүд бол өөрөөсөө л одоо боломжийг хайж ингэж амьдрмаар юм шиг. Би 1983 онд Завхны чатад ороод эхний 3 жил ингээд дуулсан. Тэгэхээр тэр үед л яг зүгээр орсоогоон доонууд, бандрагч хоон доонууд, одоо хайдугаан доонууд, тэгэл одоо энэ машлагийн доонууд дуулдаг. Тэг үзэгч талгад шаал энэ тэр авах нь авдаг. Тэгсэн мөртөөс л өөр тэр хүмүүс надад зориулаагүй юм шиг санагдаад болдогч юм билүү дээ гэдэг ингээд байж сууйд. Тэгээд одоо энэ болоод одоо барилгын техникумд ч явдаг юм билүү дээ гэдэг. Тэгээ байжсэн Намхайн Нямбуг Төдмөрийн Баатар нэг тийм том их хурлын гишүүнтэй сүлдө болсон шүү дээ. Тэр хүний нэг ярилцлага байсан сонин дээр тэрний юу гэхээр Москва Ленинград хоёр чинь миний хотын дотор л байсан юм байна штэ гэсэн юм гарчигтай. Энэ юу яриад байгаа юм бол гэд би тэр нэвтрүүлэг юу үзсэн чинь хоноо ингээ хариуллаад явж явахдаа ингээл Москвад очих юмсан Ленинград очиж үзэх юмсан ингээл бодоол. Тэгэл уул устайгаа яриад ингээл явдаг. Асар их томор мөрөөддөг тийм хүн байсан. Тэгээ малаа малж явсараад аймгийн аварга малж, улсын аварга малчин болоод тэгээ Москвад очсон хоноо сэтгүүлч тарахтаар нь Москва Ленинград байсан. Тэгээ миний хотын дотор л байсан юм байна штэ гэдэг ингээд ярьсан байсан. Тэгэл би ерөөсөө гурван бадагдуун дотор одоо миний аз жаргал хайр сэтгэл, эд баялаг, дэлхийн өнцөг болон энэ төр байж магадгүй. Ер нь жил ажиллаад үзье. Өөр надад юм гарах нь үгүй. Болохгүй л байлээ даа. Тэгэл би өстө нойр хоолгүй ажилладаг байсан да. Завхны чатар цугаад ажиллаж байсан сайн нэг. Тэгэл завхан гол дуут нуур тэргээл аав уул дүү ээж мэж тэр ээжтэй орчлон тэргээл дуунууд маань гарч ирсэн. Тэгээ өнөөдөр би ингээд гадаадын оронд очиод үзэгчд манай монголчууд хаана тэр газар миний тэр ихэлсэн дуунууд энэ тэр байгаа болохоор зэрэг энэ үнэн байжээ гэж бодож байгаа. Тэгээ энийг яагаад би энд чамд ингэ ярьж байгаа гэхээр үнэхээр одоо Монголд их боломж байна тийм. Энэ боломжинд өөртөө тэрүүндээ чин сэтгэлээсээ хандаад жижигхэн ч гэсэн тийм боломжинд асар том ач холбогдол өгөөд тийм. Тэгээ зүтгэд үзүүл ерөөсөө одоо их сайхан амжилт гарнаа гэж хэлэх гээд байгаа. Тэгээ энэ Монголын залуучууд бол үндсэндээ бол бас нэг тийм жоохон цагаан тархдаг шүү дээ. Бас одооны залуучууд ямар гоё үед амьдарч байна тий. Айгуу сайхан байна шүү дээ. Нэг нь холттой явж бас сайхан байна тий. Тэгэхээр би тантай ингээд ярилцах тусам ингээд хамгийн наазах ингээд ойролцоо тэгэл бас таны дуугаараа дамжуулаад манай хавтай ойрхон байдаг болохоор би тантай айгуу яриа нийлээд байгаа байхгүй. Цаавар ирж байгаа шиг байна та манай. Тэгээд тэгээд залгаач. Ирсэн багтаа цаад хаалаад өгсөж байгаа шиг байна. Өгсөж байна. Заар гиссэн байна да. За, ирсэн заар. За. Нэвтрүүлгийн хамтран зохион байгуулагч UBCT ресторан. За тэгэхээр үзэгчтэй манай зочин маань хүрэлцэн ирсэн байна. За хүүгийн нэр Очир Уяг. За сайн уу. Яс мэдээгүй юу вэ? Телевиз үзсэн гэж үзсэн байна. Шонхор телевизээ аав хоёр гэдэг юм шинэ нэвтрүүлэг. А бит хоёр гэдэг. Энэ олон нэвтрүүлэг гоё нэвтрүүлэг байдаг шүү дээ. Тэр нэвтрүүлгийн хамгийн анхны дугаар нь өнөөдөр болж байгаа юм байна. Тэгээд би бас бэлгшээгээд энэ телевизээр шонхор телевизээр даландуулаад бас нэг ганц хоёр юм захиад авъя. Залуунах хүстэй байна. Явж байгаа. Солонгуудтай хажууд нь залуунах хүстэй байна. Хүү хаан сурдгоо? Шүтист суртаа. Шүтист хэдгээр курс вэ? Одоо нэг
Одоо нэгдүгээр курс юм уу? Оо за. Юуны чиглэлээр сууж байна? Уул уурхай ашиглал. За. Одоо тэгээ сая аав чинь бас арай лээ. Хүн өсөл мөрөөдлөөр амьдрах шиг сайхан байхгүй. Мөрөөдөж Сэтгэлийнхаа дуудлагаараа. тийм дуудлагаар амьдрах шиг байхгүй гэдэг. Ер нь бол уул уурхай чинь болов гэж бодоод зүгнээ явж байна тий. За. За маань тэгээ гавьяат маань одоо оролцож байгаа нэвтрүүлэг маань хүүдээ бэлэг барих нэвтрүүлэг байна. Тэгээ нэгдэж чамааг өрсөн байна. Тэгээд хоёрдож манай гавьяат маань сургаал үг айлтна. Тэгээ ер нь бол би дээр нэг зураг зурж өгч байсан. Тэгээ зураг байгаа юу? Тэгээ нэг хоёуландаа нэг зураг зурж өгсөн байхгүй. Тэр нэвтрүүлгэн дээр хэлжсэн шүү дээ тий. Тэгээ би хэлдээ одоо над руу хаяа заримдаа манай хөөцөн уцтай тийм аммаар тийм цамц тийм юм гоё тийм хувцсамаар дотортоосаа гоёороо тэгээ гадналаасаа бол ерөнхийдөө их гоёод ирэх юм бол ухарчтай. Тэгээд би дэгдэг баг. Одоо тэгээ нэг үе бодох юм бол бас одоо 90-90-ад оны үед тэр чинь Монголын залуучууд их гаднаасаа гоёдаг байлаа шүү дээ. Их болгон молгоо хүмүүс айхдаг захгүй хүмүүс. Одоо залуучууд бол их гоёхоо байлчиж яг дотроосаа өөрийнхөө толгой оюуныг гоёдаг болсон. Өөрийнхөө одоо тэр дэлхийн залуучуудтай одоо хөлний тэгээд алхах хэмжээний болж штэ энэ залуучууд л тий цаг хугацаанд уралдаж амьдарч. Өөр одоо насанд ийм сайхан залуу одоо энэ хүний нас чинь тэгээ их богинохон байдаг штэ. Ингээл нэг мэтгэл 25, тэгжэл 30, тэгжэл 35 гээл. Тэгээд 40 гээл. Тэгээ яваад өгдөг. Тийм болохоор зэрэг ерөөс яг энэ цаг ийм гоё үед л бол одоо эхлээд хамгийн түрүүнд л одоо их боловсралтай болоод авах хэрэгтэй. Тэгээ саяхан ингээд манай миний нэг дүү бас энэ Шведээс орж ирээд тэгээ одоо их өндөр боловсралтай болчих юм бол ажил их амархан болдог болж байгаа юм байна. Тэрний хүүхдүүд интернет тавиад тэгэл яваар ингээд энэ тэндээ санал болгоод авчихдаг болж шít. Тэгээ дэлхийн хэмжээний одоо бас нэр хүндтэй сургууль төгсөөд боловсрал эзэмшсэн байж хат л тэгээ одоо энэ Монголд ч бол ажлын байр их болно. Айгуу гоё байгаа хөөхгүй. Би бол одоо зүгээр ер нь бол энэ залуучуудыг хараад л өстэй шүнд жоохон удаад өстэй өглөө илтгэн босаасаа өглөө эрт болоосаа гэл тий. Тэгж л одоо яваасаа гэж боддоо шүү. Тэгээд боловсралтай болоо. Тэгээд дараа нь бол одоо хань ажилтай болох тий. Тэгээд одоо бас хүнийг одоо бас шилж сонгож үерхэх тий. Сайхан найзуудтай байх. Их зөв найзуудтай. Хүмүүс найзаар нь би жишээлхэд 8 бол одоо машина авахтаа дандаа хүний нүдрүү харж байгаа их зөв хүнээс л авдаг. Хувцаа бол бас оюулж барьдаг ганц нэг болсод харж байгаа л энэ хүнээр би хувцаа оюулмаар байна гэл эхнийх нь оюултан жоохон таархан л болдог. Тэгээд дараа дээр нь тэр хүн дахиад оёод миний одоо зам бич бүх юмнууд байж. Гэтэл зэрэг зөв тийм сайхан хүмүүс хүн шиг одоо баян одоо том юм алгах шүү дээ. Тийм одоо хөрөнгө алгах шүү дээ. Олон сайхан найзуудтай байх юм бол 100 төгрөгнөөс 100 найз дээр энэ төргээд манай өвдөд сэлсэн байдаг. Тэр бол үнэн байхгүй. Тэр мөнгө бол ерөөсөө бас тийм одоо хүнийг эвддэг мөнгө их муухай юм шүү дээ бас тийм. Мөнгө хүнийг одоо өөрийн эргүүл идчихдэг. Хүн өөрийгөө танихаа болдог мөнгөтэй. Гэхдээ хүний өөрийн мөн чанар нь өөрийнх нь одоо бас нэг тийм биш дээ. Зарим хүмүүс бол хичнээн одоо албан тушаалтай их мэдлэгтэй байсан ч гэсэн яг энэ сэлэнг мөрөс шиг ингээд байхад тэгтэй. Зарим одоо тэгээд хичнээн их мэдээлэлтэй дахиад хичнээн бүр долларын тэр өмтөн болсон ч гэсэн мөн л ингээд байждаг тий. Зүгээр ер нь таарахын одоо буруу савчтай хүнд бол одоо их албан тушаал авах юм бол одоо халуурдаг тий. Тэгээд их баяжих юм бол халцуурдаг тий. Ер нь тэгээд би бодод байна шүү дээ. Хутга үзэг хоёрын бол үзэг нь одоо их хэцүү их аюултай гэж боддог. Энэ бол утгад яг хүн хатгаад ингээд шорон моронд явж шүү дээ. Үзгээр бол улс их орныг байхгүй болгож болно тийм. Өчнөө олон хүмүүсийг ингэж. Тийм болохоор зөв өөрийнхөө зөвл хүн болох хэрэгтэй байхгүй тийм. Асар мундаг хүн болох хэрэгтэй. Өөрийгөө хайж олох хэрэгтэй байхгүй. Өөрийгөө одоо тэр компьютер гэж бодох юм бол өөрийнхөө меню рүү ороод тэгээ одоо ямар одоо юу тийм тэр зөндөө олон боломжууд тэрлүүн ороод өөрийнхөө тэр вирусээ үл тэрийг ингэж гаргаж хаяад пармантлаа тий. Тэгээ ерөөс нэг тийм гоё найзуудтай зөв найзуудтай. Тэгээ ер нь бас тий эр хүнийг бол одоо юм гэдэг одоо хэн очрог бол
одоо дүү байгаа шүү дээ. Ер нь тий. Яг залуу насн дээр хийж бүтээх насн дээр байгаа. Тэгээ одоо чамайг ингээд харахад ерөнхийдөө гаднаас гойцсон. Сайхан залуу байна. Тэгээ энд ингээ эмиг толгоомос гаднаас гойсон. Надад ч бол яг би бол одоо бас яваа бас одоо гаднаас гойхгүй болохгүй байгаа. Ийм залуу өөрөө гоё нас нь гоё гангаа юм чинь тий. Бас нэг тэгээд гэхдээ яг өөрийнх нь юу юм чинь тий. Тэр энд бас залуучуудад хэлэхдээ бол бас нэг яг энэ одоо 25 хүртлээстэй очирхойгаас юу надаас юу гарах уу тий. Аа бол боломжийг бол өгөөд байгаа. Очирхойд одоо аа боломжийг манай гавьяат манай одоо аав юургийг маш сайн гүйцэтгэж байгаа юу? Гүйцэтгэж байгаа. Харин сайн гүйцэтгэж байгаа юу? Жаа дарамтсан сайн гэдэг одоо өөрөө л гэхдээ миний цагаан бодлогын тухай чинь тийм 13 цагаан бодлого. Тийм одоо бид нар цагаан бодлогын талаар чинь ингээл ярилцаад ороод ирлээ шүү дээ. Одоо тэгээ наад бас өнгө өөрчлөгдсөн байна. Ер нь бол тийм одоо гоё байш тий. Яг бол атаархдаг залуучууд Монголын залуучууд одоо их сайхан. Монгол орон суугийн баян тэгээд уужим гоё. Одоо очирхойгийн талаас юм. Би одоо ингээл би чиний өмнөөс би өөрөө ингээд тавья гэж бодъё л та. Би автаа ярилцлагыг сууя. Жохоо эвгүй байна уу? Эвгүй. Жохоо эвгүй байгаа. Чи ер нь автаа ингээд ойрд ингээд тулж уулзаад ингээд ярилцлага хийж юу? Хаяа ер нь хийж байгаа. Аавын зав гэрийн олдчихээн. Гай гаргадсан шүү дээ. Одоо уц гэдэг юмар л холбогдож байна ер нь бол. Цаар бол байна л ярьд. Одоо миний бодлоор би чамаас юу яриулах гэдэг нь ихээр одоо мэдээж одоо аав хүн бол мэдгүй юу байгаа шүү дээ. Ер нь одоо миний хүү ийм дурсамжийг санаж байгаа гэж мэдгүй шүү дээ. Чамд одоо үлдсэн одоо хэдэн настай вэ? Одоо 18. Тий 18-аас. Тэг нас одоо арайч тэг наснаас ухаа орохгүй маа. 3 наснаас 18 нас хүртэл одоо хамгийн гоё дурсамжтай аавын бэлэгч юм уу? Аавын нэг холбогдолтой юм байна. Одоо яг дотроо бодож байнг бодож бод. Миний аав ингэсэн шүү. Ийм юм дээр аавдаа би баярладаг шүү гэдэг юм байна. Мэдээж байж л байгаа л да хамгийн гоёос нь яриач. Магадгүй аав чинь мэдэхгүй ч магадгүй шүү дээ. Чи дотроо хэлэхгүй ч магадгүй. Тэгвэл гавьяат маа жоохон аав өөр дотоо үүсгээд байна. Тийм байгаа. Тийм байна. Юу гэдэг вэ? Тэгээ сүүлд нь санах ба. Сүүлд нь зөнтөл одоо юм байдаг бах тий. Өнөөдөр манай нэвтрүүлгийн ингэсэн байхгүй гавьяат. Өнөөдөр бидний нэвтрүүлгийн гол зорилго нь юу бол хамгийн завгүй аавыгаа хайртай гүйд нь очиж бэлэг сюрприз барья гэж бодсон байхгүй. Тэгээ өнөөдөр чиний аав чинь бас нэг олон түмний тэ дуу хоолой олж явж идэг тэ олон түмний тэгээ үйл хэрэг маш их бүтээж ин тэ айгүй хачаалтай ажилтдаг. Тэгээд магадгүй чамд зав гаргаагүй гэж магадгүй ч одоо тэгээд аав чи оруулаад тэгээд гоё аавар чинь дамжуулж тэ аавын сургаалыг явуулаад ингэж явуулъя гэж хаан нэвтрүүлгийн бол ерөнхий зорилго маань тийм байсан. Сар их тоглодгүй шүү дээ тэ. Явуулна. На очоо гэхдээ хурдтай. Уул нь бол их тийм нэлээд хурдтай болохоор мундаг болд магадгүй. Тэгээд аавсаа хамгийн том бэлэг нь юу вэ? Тэгээд сургаал өгөл. Сургаал юу нэ? Сургаал өгөл. Тэр зураг гоё байгаа тийм. Газрын сургаал өгнүүд, зурагнууд. Тэр зургийг чи хадгалаа яваарай. Магадгүй нөгөө Майкл Джексоны түүх үүдэн шүү дээ нэг бэлэг нь илүү өрөөсөн бэлэг нэг Орсын нэг юмгийн хадгалаа явуулсан чинь тэр нь тэгээд сүүлд $1,800 орлоо зарагдсан гэж байгаа шүү тийм түүх байна шүү дээ. Тэгэхээр магадгүй чи аавынхаа тэр зургийг хадгалж явж байгаад магадгүй хэдэн сар жилийн дараа тий хэдэн жилийн дараа чи тэр зургийг гаргаж ирээ үзүүлэхэд тий манай Монгол улсын гавь жүжигчин Бацөх гэдэг хүн чинь миний аав байсан ийм зураг зурж үзүүллээ тий миний амьдралыг ийм чиг хандлагатай болгочихсон. Магадгүй чи уул уурхайн бизнест айгүй том гаргаад магадгүй чи ийм хөрөг нэвтрүүлэгт орж болно. Тэгэхээр хүн болгон аавгаа дурсаж аавгаа дурсамж дүрэн байгаараа аав гэдэг хүн чинь маш том агуу тийм том уул байдаг. Тэгээ би чам зориулаад нэг би өөрөө тийм шүлэг яруу наригч биш л дээ. Энэ үгийг сайн бодож яваарай. Уул шиг ир хүнээс дов шиг ир хүн төрдөг шүү. Чи уул шиг байж чадахгүй юм чинь чадахгүй. Аав энэ уул шиг байж чадахгүй. Тэгэхээр дов шиг байна шүү. Ер нь дов шиг. Тэгэхээр дов шиг гэдэг үгийг сайн ойлгоорой. Дов гэдэг бол уулын баган гэсэн үг. Тэ? Тэгэхээр уул гэдэг юм чи агуу том нөмөр нөөлөг байдаг. Тэгэхээр чи магадгүй мэдэн жилийн дараа хэцүү хүн болоод энэ үгийг сайн ойлгоно. Тэ? Мөн тэгж ойлгоно зү ер нь. Тий. Тэгэхээр нэг тиймэрхүү байгаа. За тэгээд манай нэвтрүүлэгт нарав фото студ маань хамтарч ажиллаж байгаа. Тэгээд аав чинь зориулаад чамд бас нэг амар гоё дурсгалтай зураг зориулах гэдэг.
За тэгээд энэ зураг маань бас их түүх зураг байгаа. За тэгээд ийм сайхан зураг явуулж байна. За тэгээд энэ хоёр бамбрууш гээд хоёр бамбруушийн нэгэн чи бамбруушны юм байлээ шүү дээ. Ер нь бол одоогоос хэдэн жилийн өмнө аавч нь бас мөрөөдөлтөө хөтлөж яваа тий мөрөөдлөөр амьдарч өөрийн болно танил гарааг багт тий тэрэг багт тий тэрүүгээр ингэж зөвгнөөд одоо ийм зураг татуулсан байна. Тэгээд өнөөдрийн амьдрал дээр хоёр сайхан хан хэдэн шиг хүүтэй болсон байна. Тэгээд хүүтэй зориулаад тэгээд за ийм шүлэгтэй өгчээ. Өөрийгөө шүтэж амьдар өөрийгөө шүтэж амьдар өөрөөрөө амьдар ад жаргалыг өөрөө тэмцэж олж ав. Олсон тэр ад жаргалаа түмэнд түгээж амьдар. Эс бацсөх гэж хариуцлагатай. Чамд ингээд аав бэлгэлж байгаа шүү. Тэгээ энэ юу шүү аа. Ер нь бол хүний амьдрал бол хүн зохиол байхгүй. Очир хоёг гэдэг зохиол 19 дэх хуудас 18 9 дэх хуудсан дээр явж шít те. Яг энэ хуудсан дээр бол өнөөдрийн энэ шонхор телевиз дээр гарч байгаа энэ бас нэг тийм тэмдэглэлт болж шít те. Энэ бол их тод томрон үлдэх байхаа гэж ингэж бодсон. Тэгээ яг энэ гоё зургийг бидээс хатгалуулж ингэж танад телевизэн их баярлалаа. Энэ Монголын одоо олон сайхан аавууд хүү тэгээд Монголын одоо залуучууд аавыгаа хайрлах тийм ээ аав нь хүүгээ хайрлах тэрнтэй адилхан төр засаг нь ард түмний хайрлах тийм нэвтрүүлгийн хамтран зохион байгуулагч Нару фото. За ийхүү манай нэвтрүүлэг маань өндөрлөж байна. Тэгвэл өндөрлөх биш өргөжлөх ёстой. Өргөжлөх ёстой гэвэл бид нар нэвтрүүлгийн урилга байгаа. Танд бид нар нэвтрүүлэгтээс өмнө урилга өгчсэн бол та нэг урилгыг одоо өөртний одоо хайртай хүндээ өгөөд мөн завгүй аав, мөн завгүй хүү байж магадгүй тийм. Энэ болгонд өгөөд тэгээ нэвтрүүлгийн дараагийн нэвтрүүлгийн зочныг таварх болно. За тэгээд өнөөдрийн манай нэвтрүүлэг бол тантай хийсэн нэвтрүүлэг дуусж байгаа шүү дээ. Тэгээд манай шонхор сувгийн телевизээс одоо таныг завхан хэмээх овголдог шүү дээ. Ер нь тэгээ завхан мат зүх гэж одоо хүн болгонд мэдээд байгаа. Тэгээд завхны отгонд ингээд уул тэгээд байгальтаа сайхан зүйлийг тэгээд мөн шонхор сувгийн телевизийн бид хоёр нэвтрүүлгийн хамт олонны зүгээс та за баярлалаа. Бэлгэлж байна. Баярлалаа. За тэгээд одоо бит хоёрын даалгавар бас цаашаа явагдаж байгаа. Мөн хүүгээ баярлуулсан бол одоо бит хоёр дараагийн зочин болох манай Бацуг ах маань сая түрүү ярьсан гасан дотор харуул яриад ах шиг үлээ тий. Гасан дотор харуул яриад ах шиг үлээ. Одоо бид нэр эндээсээ гарч яваад гасан дотор ах дээр очиод нэвтрүүлгийн урилга гартуулах болно. Нэвтрүүлгийн хамтран зохион байгуулагч UBCT ресторан. За тэгэхээр үзэгчтэй манай нэвтрүүлэг маань дуусах төгсөж байна. Гэхдээ бид нар дуусаагүй дараагийн зочноо манай Бацуг ах маань урилга хүргэх болно. За энэ урилган дээр манай та бүхний таних гасан дотор ах маань урилгаж байгаа байна. Бид хоёр яг энд үжийнхаа бишээ хоолнд ороод энд байж байгаа юм байна. Хүнтэй бас уулзаад ажиллаарай байж байгаа юм байна. Бид хоёр хамт ороод урилга өгдөг. За. За самт юм. За сайн байна. Ой. Що? Саний байна. За би жавраад яваа. Яш Ben үнтэй бас нэг хоёр үгсэлдэд. Тэсоч. За. Ямар ижлэр юу? Яг шид. Шонхор телевизээ энэ одоо бит хоёр гэдэг гоё нэвтрүүлэг дандаа ээжийнхэн төлөө гоё ээжийн гоё нэвтрүүлүүд байдаг шүү дээ. Энэ бол аав бит хоёр гэдэг аавын тухай аав нь хүүгээ баярлуулдаг тий хүү нь аавыгаа баярлуулдаг. Тэгээ аавын тухай гоё нэвтрүүлэг юм сайхан гэгээд ийм гоё нэвтрүүлэг хийж байгаа юм байна. Тэгээ би чиний хүү болох юм уу? Гүү сахилахгүй аавууддаг гэж байгаа. Би болохоор зэрэг их сахилахгүй. Манай түрүүний дугаарч манай Бацуг ах маань оролцсон. Тэгээд урилга танд өгж байгаа байхгүй түрүүлээ дараа чи урилгыг энэ дараа чи хизээ энэ. Тэгээ одоо шууд энэ. За унших мёг жинэ. Хардгүй. Бит хоёр гэж байгаа юм уу? Дурсамж нэвтрүүлэг өрж байна. Энд хизээ бичих. За тэгэхээр одоо
Би ус ажилтай шүү дээ. Ажил зав гаргах. Таныг одоо зав зайнд л бичнэ. Миний завнаас гадна бас манай хүүхдүүд бас зав зай гаргах. Зав зайнд л бичнэ. Тэгж яахгүй. Манай хүүхдүүд ажилтай голдууд орой л бичнэ шүү дээ. Тэгээд өдөр ямар ч цаад очно. хамгийн ойр дотныхоо би бас бэлгшээ гэдэг шүү дээ. Одоо цагаан сараар нэг бол одоо бас золгож чадахгүй. Цагаан сар төгч чинь гай ахта бас юм гоё. Чи хинтэйг оруулсан. Би очир хийтэйгаа. Очир хийтэй оноо. Аава гаяах мөнгө гаргах. Хинтэйг чи мөн үү? 100 төгрөг гэж хэлдэг. Тийм 100 төгрөг гаргаад тэрийг авах гэдэг нөхөр мөн үү? Энэ сонгот телевизээр далиндуулаад хүүдээ юм хэлэх юм хэлээд амар юм байна. Тэгээ бас хүүдээ бас за. Хүлээж авъя. Ийм сайхан нэвтрүүлэгт орлого яах вэ? За манай хүү тэгээд яах нь би хүүтэйгээ бас ирээ. За баяртай. За тэгэхээр үзэгчдээ та бүхэн сая дараагийн зочныг та бүхэн мэдэж авсан бах. Дараагийн зочин маань манай Асланбат ах маань оролцож байгаа шүү. Тэгээд дараагийн зочноор Асланбат ахтай бүгдээ хэрхэн яаж аав хоёр яриа өгч байгааг үзэх боллоо. 호텔에 오자라비 삼사샤 세틀레 세르근 바이르벨레 사흥 돌숨 잠들다스면 아스른 도하 사나다 세틀men 노이 바힌다 후네 오로들스치 아면 탈wych 울태훈 쇼대비 오영근 도시 짜도 나스니 본인 살나가 오르타 험된 짬다 머리쉬 대노세 오승공을 안 들다 소식 저르소 Ich 톰박시 나리고 다른 자가 아틀트스 이루어지고 Тэхэн нотагтан хортаож төлсөн хүмэн хормостын ирэлэр боён заяан дээрэ орон шоши уран зассан амьдралда очран арах чэдүрх хэмсэн аавиха
төрийн жолоо атгалцсан томор болж аавын хөө